эцсийн дүндээ Ганбаатарыг ерөнхийлөгчд нэр дэвшчихвээ. Монгол Ордын хувьсгалт намаас нэр дэвшчихвээ гэж ардчсан намынхан, ардын намынхан, манангийнхан ухаалттай айж байгаа юм байна. Босоо Ганбаатар босоо хэвээрэл байгаа юм байна. Тэднийг Монголоос сулгаа хийж байгаа хүмүүсийг айлгаж л байвал жирийн ард иргэдийнхээ төлөө би сайхан зөв шийдвэр гаргах хүртлээр би тэмцэх болно. За надад бол улсын их хурлын парламент байгаа олон одоо шудраг гишүүдтэй би бас харьцаатай, сайхан харьцаатай байдаг. Улс орныхоо хөгжлийн талаар санал бодлоо хуваалцдаг. Дээр нэмээд шудраг зөв парламентын болон парламентын бус бүх намууд тэдний удирдлагуудтай би бас их ойрхон дотно харьцаатай байдаг нь үнэн. Гэхдээ интернетээр тэр сошиалоор шуугаад байгаа яриа хэлцэл ойлголцол гэдэг бол тэр бол 100% гүтгэлэг, цэвэр хардлага. Энэ ор үндэсгүй мэдээллүүдийг хаанаас цацаад байгааг бол би мэдэхгүй байна.